Нийгмийн бодлогын байнга орооны өнөөдрийн хуралдаанаараа цусны донорын тухай эрхтэн эдис шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Үжил баримтлалын хувьд дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцүүлэх нь зөв гэж үзсэн байна. Цус судлалт, цус хэлбэлттэй холбоотой харилцааг бие даасан байдлаар шийдвэрлэх, хуулийн хийдлийг арилгах хэрэгцээ шаардлагат үндэслэн улсын хурлын гишүүн Чин бүрэн Алдар Чухлан Ариун Зуяа Бат Цүмбэрлэл нар цусны донорын тухай хуулийн төслийг улсын хурлд өргөн барьсан юм а. Хүн төвд эрх зүйн орчныг бүрдүүлэх стратегийн хүрээнд тулгымцсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор 25 жилийн өмнө баталсан хууль өнөөдрийн харилцааг зохицуулахад учир дутагдaltaй болсон хэмээн хууль санаачлагчид үзэж байна. За нэг анхаарал татж байгаа зүйл бол энэ хуулийн төслийн 9-ийн 2 дахь залт. Цус хэлбэлт судлалын асуудал хариуцсан тусгай мэргэжлийн төвийн харьяанд цусны төв ажиллана гэж. Тэгэхээр дахиад шинээр бид нар одоо төрийн байгууллага нэмээд ийнө үү? Энэ яагаад вэ? Тэгээ яг төрийн хяналтын хуулиараа эн чинь үндсэн чигүүргийнхаа яг одоо хариуцж байгаа өнөөдөр байгаа бүтцтэйгээ чигүүргийн хувьд бол бараг 60% давхарж байна гэсэн төгөлтийг хуульцсан газраас гаргасан харагдаж байгаа юм. Ер нь бол одоо байгаа тогтолцоогоор цус хэлбэлт судлалын үндэсний төв 21 аймаг, Аслагдсан 2 дүүрэг, Томоохон 3 сум дээр одоо замын үд нэмэгдээд ингээд нийт 27 цусны салбар төвийг мэргэжил арга зүйд өдөрж ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн төвд маань эмнэлэг түшгэлсэн байдлаар одоо тухайн орон нутгийнхаа хэмжээний цуссан бүтээгдэхүүнийг хангаж ажиллах юм чигүүрхтэй ингэж ажилладаг. Ер нь цааш эрүүл мэндийн яамнаас төвлөлийг сааруулах бодлогын хүрээнд олон тусламж үйлчлэгийг орон нутагт үзүүлэх болсонтой холбоотойгоор цуссан бүтээгдэхүүний хэрэглээ ер нь нэмэгдэж байгаа юм одоо статистик үзүүлэлтүүд гарч ирж байгаа. Зөвхөн оны эхний байдлаар ч гэсэн ер нь бол энэ үзүүлэлтүүд ингэж гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл цусны асуудал бол одоо яг гүйцэтгэл гэхээс илүүтэй тухайн орон нутгийн шаардлагатайгаа цуссан бүтээгдэхүүнийг өгдөг. За ингээд ирэхээр одоо яг энэ цусны салбар төвүүд дээр бол үүсэж байгаа асуудлууд нөгөө орлого олохгүй байх гэдэг энэ өнцгөөс илүү харагдаад байдаг. Цус туссан бүтээгдэхүүний хангамж эх 20 жил дутмаг байдалд орох нөхцөл үүссэн. Доноруудыг хамгаалах, дэмжих, цусаа хандуулахын ач холбогдлыг таниулах зэрэг олон зохицуултыг 8 бүлэг 35 зүйл бүхий хуулийн төсөлд тусгажээ. Мэдээж энэ хүний амь насыг аварна гэдэг бол эрсдэл маш богино хугацаанд амьгуу донороос одоо амьд хүнд одоо эрхтэн шилжүүлэх нь өөрөө маш их цаг хугацаатай уралдсан эрсдэлтэй юм шийдвэр. Тийм учраас магадгүй төлөвлөгөөт одоо энэ хагалгаан юм гэхэд бус эд эрхтэн гэмтэх ийм одоо эрсдэл харсан тохиолдолд даатгалын асуудлууд, мэргэжлийн хариуцлагын асуудлуудыг хүртэл хамгаалж өгөхгүй бол яг ийм одоо бис засал хийх, хүний амь насыг авахын төлөө өөрийгөө эрүү болон бусад одоо эрсдэл рүү түлхэх ийм мэргэжилтэн олдохгүй болчих үедээ гэдэг дээр бол энэ салбарынхаа маань маш хэмжээг хандж байгаа юм байна лээ. Энэ анагаах ухааны технологийн хөгжлийн бас тодорхойлоход бид энэ хууль эрх зүйн орчин сайжирснараа ямар том дэвшил гардыг бид бол олон жишээнүүдийг ярьж болно. Жишээлбэл одоо 2018 онд хуулийн том өөрчлөлт, донорын хууль нэмэлт өөрчлөлт ороод бид эрхтэн шилжин суулгах агентлагтай болсноороо амьгуу донороос эрхтэн шилжин суулгах үйл ажиллагаа асар ихтэй сайн хөгжиж эхэлсэн. Дээрээс нь эрхтэн шилжүүлэн суулгах чадамжтай эмнэлгүүдийн хөгжлийг тодорхойлох, тэдгээрт одоо дэмжлэг болох том дэмжлэгүүд эрүүл мэндийн даатгалын сангаас даадаг усантай холбоотой том урагшил болсон. Дараа нь эрсдэл гарсан тохиолдлын даатгал мэргэжлийн хариуцлагын асуудлууд бол яг энэ эрхтэн эдис шилжүүлэн суулгах тухай хуулиас гадна яг эрүүл мэндийн сайдаас өргөн барих гэж байгаа энэ эмнэлгийн мэргэжлийн эрх зүйн байдлын тухай хууль дээр илүү нарийн наривчилж заасан байгаа. За хууль гарснаар одоо хүлээж байгаа нийт хэдчний хүмүүний амнаас аврах боломж өрдөж байна гэхээр бол яг өнөөдрийн байдлаар амьгуу донороос эртэн шилжүүлэн суулгах шаардлагатай иргэдийн хүлээгч хэсэлт манай албан дээр нэгтгэдэг. За энэ дээр бол одоо элэг бөөр одоо ясны чумаг шүрмэс шилжүүлэн суулгах шаардлагатай нийт 1044 гаруй иргэд хүлээгч хэсэлт байна. Монгол улсад донорын тухай хууль 25 жилийн өмнө батлагдсан. Уг хуульд эд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаарх зохицуултыг хавсаргаж ирсэн байдаг. Гэвч сүүлийн 13 жилд нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл, элэг бөөрийн эмгэг, хорт хавдар, осол гэмтэл орсон хэвээр байна. Монгол улсад анх 2006 онд бөөр шилжүүлэн суулгах мэт заслыг амжилттай хийснээс хойш 2023 оны жилийн эцсийн байдлаар 331 иргэнд бөөр, 362 иргэнд элэг шилжүүлэн суулгажээ. Шилжүүлэн суулгах одоо бүлэглэгийн жагсаалтанд жишээлбэл улсын 1-р төв эмнэлэгт нийтдээ цусны 4 бүлгээд 430 хүн бүлээгдэж байгаа. Тэгээд энэ одоо тархины хөлтэй донор хүлээгээд одоо нас барсан хүний тоо бол одоогийн байдлаар 31 байна. Тэгэхээр энэ бол тархины хөлтэй донор хүлээж байгаа одоо яг энэ сүүлийн 1 жил дотор бол үндсэндээ нэг ч тархины хөлтэй донор гараагүй учраас одоо энэ саяын одоо нөгөө
үйл ажил явдалтай холбоотойгоор энэ цаашдаа ч гэсэн элэг бол ялангуяа диализын аппарат гэж байдаггүй. Ер нь бол ерөөсөө элэг шилхэс шилжүүлэн суулгахаас өөр арга байдаггүй учраас энэ нас оролт бол цаашдаа ч нэмэгдэх одоо юм хандлагатай байгаа. Эмгүү донор буюу одоо тархины хүлтэй донор гарлаа гэж үзэхэд заавал одоо эмнэлгийн ажилчдыг тэр арга гэрийнхэнтэй уулзалтуулж одоо хөвхөн өөрөө амьд ахуй наснда өөрөө донор болохоор сонголтоо хийж болно шүү дээ. Сонголтоо хийгээд болцоод яг тэр нөхцөл байдалд ухаангүй байгаа одоо тарих хөгжсөн байгаа үед бол ямар ч хариу урал үзүүлэх боломжгүй. Тэр үед нь тэр хүний өмнөөс өөрөө хийдийг хүсэлтэй байсан ч арга гэрийнх нь үгүй гэдэг шийдвэр гаргаж байгаа тохиолдол байна. Гэтэл хөөхөн өөрөө бас татгалзах эрх бас энэ хуулийн дээр орсон баг. Тийм болохоор 21 нас хүрсэн хүн болгон заавал донор болно гэж байгаа юм биш. Өөрөө сонголтын эрх баг. Тэгэхээр сонгогдсон болохгүй гэд татгалзах эрх нэгэн сонгочод бас эргээд нөхцөл үүсэж байгаа болохоор энэ бол өөрөө айгүй уян хатан хуулийн залтуудаас орсон баг. Манай улсын хэмжээнд бөөр болон элэг нүдний эвэрлэг, зүрх, нойр улчирхай шилжүүлэн суулгах эмчилгээ шаардлагатай олон зуун иргэн байгаа. Одоогоор бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний хүлээгч хсаалтанд 350, элэг шилжүүлэн суулгах хүлээгч хсаалтанд 250 гаруй иргэн бүртгэлтэй байгаа. Энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаамаа.